Миний нэрийг Солонгот гэдэг. Би 29 настай. Гольфийн спортоор хичээлээд 3 жил гаруй болж байгаа. MT богд гэдэг энэ талбай дээр ерөнхий 3 жил дараалан бэлтгэл хийсэн. Ийм гольфийн залуу сонирхогч тамирчин байгаа. Миний хувьд гольфийн спорт ерөнхий 6-7 наснаас эхэлсэн. Яагаад гэхээр манай аав маань баг багт маань гольфийн спортоор хичээллээд сонирхоод явж байх үед нь би анх гольф гэж ямар спорт байдг юм бэ гэсэн ойлголтыг багтаа авч ирсэн. Түүний дараагаас би оюутан болоод Монголд үрж ирээд өөртөө чөлөө цагаараа боловсон одоо цагаа өнгөрүүлэх зүйл маань юу байж болох вэ гэдээ хайсан. Тэр нь гольф байсан. Тэгээ гольфийн спорт орсон байгаа. Ягаад тэгэхээр сэтгэл зүй болон бие биедрийг хоёул ингэ хослуулсан. Жишээлбэл би сагсан бөмбөг тоглодог байхдаа айгүй их тийм хурдан шийдвэр гаргаж явдаг байсан. Шийдвэр гаргацсан илүү хурдан, илүү дутуу юм бодохгүйгээр явдаг байсан. Харин гольфийн спорт болохоор биеийн жижигхэн булчингууд болон жижиг том булчингууд бүхэлдээ хосолж тэрнийхээ дагуу сэтгэл зүй зөв байж одоо энийг ингэж зохиндоо тэгж зохиндоо гэсэн өөрийнхөө шийдвэртээ ихтэй бат зогссон байж зогтдог болохоор надад энэ спорт илүү бусад спортуудыг харьцуулахад хамаагүй илүү хэцүү болохоор бүр илүү дуртай илүү тэгж татагдсан байна. Ер нь яг Монголд гольфийн спортод залуу хүмүүс хэрэгтэй юм байна гэж өөртөө би айгүй бодсон. Тэрийгээ дагаад би сайжраад энэ спортод өөрийнхөө зүгээс хөв нэмрээ оруулаад эхлэх юм бол залуу хүмүүс ч гэсэн ороод эхлэх юм байна. Энүүгээрээ дамжаад цаашаага олон улсын тэмцээн, сонирхогчийн тэмцээн, мэрэгжлийн түвшин рүү зүтгэх гэсэн тиймэрхүү боломжууд харагдсан учраас миний хувьд гольфийн спортоор өдөр болгон хичээллэж, өдөр болгон зорилгоо болгож явсан байгаа. Ер нь бол гарсан. Мэдээж би өөрөө тоглож үзээд илүү сонирхолтой болж гисэн. Бусдаар болохоор хүмүүсүүд гольфийг тийм айгүй даруухан, тийм номой, тийм айгүй тийм нэг спорт гэж хүлээж авдаггүй. Гэхдээ би өөрөө багасаа айгүй спортлог байсан. Тэрийгээ дагаад яг гольфийн спорт ороод үзсэн. Миний хувьд болохоор гольфийн спорт бол яг спортонд ноён эргэл гэж боддог.
би соёмб клубт харьяалагддаг. Тэгээд соёмб клуб маань маш олон залуучуудыг энэ клубт илсүүлсэн байгаа. Яагаад тэгэхээр соёмб клубээсээ дамжуулаад гольф спортыг дэмжиж, тэрнээс гадна залуучуудаа дэмжиж гэсэн тийм хөдөлгөөн эхлүүлсэн болохоор соёмб клуб маань айгүй надад таатай санагддаг. Гольф спорт бусад спорттой харьцуулах юм бол сэтгэл зүй маш их шаарддаг. Түүнийгээ дагаад бие бэлдрийн хөгжил бас айгүй шаарддаг. Миний хувьд болохоор гольфын спортын хажуугаараа би маратонд гүйдэг. Тэгээд фитнесээр бас хичээлдэг. Сэтгэл зүйн хувьд болохоор ерөнхий бясалгал айгүй надад тус болдог юм шиг санагддаг. Бусад хүмүүс болохоор их гоё тийм тайван дуу, зүрхний пульсээ тодорхой хэмжээнд байрах ч юм уу, тиймэрхүү талаас бэлддэг юм байлаа. Миний хувьд болохоор би гольфын спортоо өдөртөө хамгийн их цагаа зарцуулдаг. Яагаад тэгэхээр гольфын спорт нь үргэлжийн бэлтгэл, дадлага, зуршил, иймэрхүү зүйлөө шаардж байдаг болохоор аль болох чөлөө цагаа шахуу оруулдаг. Би өглөө хамгийн ихэнд гольфын талбай дээр ирж бэлтгэлээ хийдэг. Тэгээд өдөр цаашаа бэлтгэлээ хийхгүйгээс ажлынхаа хуваараас шалтгаалаад бэлтгэлээ хийчихэд одоо энд чинь ерөнхийдөө 10 хэдэн километр явж ирж байгаа. Буцаад явхад бас нэг тодорхой хэмжээний цаг хугацаа байгаа. Цаг болно. Очоод тэнцэнэ фитнесээ хийчихэд фитнесээс гадна ойр зургийн ажлуудаа зохицуулаад явдаг. Яг бодож байгаагаар болохоор надад болохоор айгүй тийм төвчээртэй болсон. Тэгээд ямарваа нэг юмд нэг тэгж илүү дутуу амар стресстэйж одоо өөрийгөө тийм сэтгэл зүгээр даван туулах чадвар нь илүү ихсэн гэж боддог. Тийм гольфийн хувьд болохоор айгүй маш их цаг шаарддаг болохоор бас би тийм найз нөхөд гэр бүл гэдэг тиймэрхүү тал дээр цаг гаргах нь айгүй жоохон багассан. Тийм яг өөрийнхөө зорилго мөрөөдөл одоо энэ зүйлээ дагаж явж байгаа болохоор. Ерөнхийдөө яг Монголын хувьд одоогоор би бэлтгэл хийж байгаа болохоор одоо энэ рейнж дээр бэлтгэл хийгээд талбай дээр бэлтгэл хийж байгаа учраас тэр чинээсээ завсарлаа гэхэд миний одоо таньдаг ах эгч болон найз нөхөд хүрээлэнгүй орчим одоо энэ бүх хүмүүс маань байгаа болохоор одоо илүү дутуу ярианууд юу байдаг те тэр зүйлүүдээ яриад явцдаг болохоор нэг тэгж амар илүү дутуу юм сатаардаг. Монголын хувьд 4-өөс 10 сар хүртэл айгүй дулаахан байдаг. Энэ хугацаанд гольф спортоор хичээлэх бүрэн боломжтой болохоор хүмүүсүүд ч гэсэн ингээд гадагшаа илүү гэхээс илүү Монголдо суурин бэлтгэлээ хийх нь илүү байгаад байдаг. Тэгээ MT богд гэдэг энэ талбай дээр маань бүх одоо энэ бидний харж байгаа сууж байгаа энэ рейнж байна. Энэ рейнж дээр бэлтгэлээ хийгээд талбай дээр ч гэсэн бэлтгэлээ хийгээд ингээд явдаг болохоор бүх боломжууд бүгдээрээ хүрэлцээтэй байна. Монголын хувьд болохоор би улсын аврагт анх орж үзчихсэн. Нөгөө талаасаа болохоор гадаадын мэрэгжлийн төвчний про тэмцээнд орох эрх авсан. Тэрнгээрээ ороод үзсэн илүү надад нэг сэтгэл тусч байсан. Яагаад тэгэхээр гадны тамирчид ямар вэ? Ямар хуу бэлтгэл хийдэг вэ? Мэрэгжлийн тамирчид яаж ямар хуу журмаар явж яддаг вэ гэсэн тийм туршлага болсон. Тэр нь айгүй гоё байсан. Тэгээд Монголын тамирчдын хувьд Монголын тамирчдын чадварыг гадаадын тамирчтай харьцуулаад бас тодорхой хэмжээнд ойлголт маш их авсан. Дээрээ байнгын бэлтгэлтэй байдаг гадаад тамирчдын хувьд манай Монгол тамирчдын хувьд тодорхой хэмжээнд бас одоо туршлага хуримтлуулах талаас айгүй хэцүү харагдсан. Яагаад тэгэхээр гадаадад дулаахан орнд болохоор хүмүүсүүд өдөр болгон өөр талбай дээр тоглож үзээд өдөр болгон өөр туршлага өөрсдөө хуримтлуулж идэг. Монголын хувьд болохоор одоохондоо яг 1-2 талбай байгаа. Энэ талбайнууд дээр бэлтгэл хийгээ яваад гадагшаа тэмцээнд оронгууд жоохон туршлагын зөрүү маш их гардаг юм шиг санагдсан. Миний эргэн тойрны найзууд маань байгаа, гольф тоглодог. Тэр найзууд маань бүгдээрээ намайг дэмждэг. Саяны одоо жишээ нь сүүлийн болсон тэмцээнүүд дээр хүртэл бүгдээр миний бэлтгэл хангахад тусалсан. Бүгдээр хамтдаа тэмцээндээ орсон ч гэсэн намайг илүү дэмжиж тусалсан.
өвлийн нөхцөлд болохоор манай Монгол тамирчдаас боломжтой байвал Таиланд болон Вьетнам одоо халуун Азийн орнууд руу ерөнхийдөө явж идэг. Тэрнээс гадна screen golf гэж байдаг. Screen golf бас Монголд хөгжөөд хэд хэдэн салбар газрууд нээгдсэн. Тэрэн дээрээ тамирчид маань боломжоор бэлтгэлээ явж идэг байгаа. Ерөнхий манад тамирчдын бэлтгэл айгүй хомс байгаад байдаг. Тэр бэлтгэлийн хангалт маань ихсэх юм бол би бол ямар ч асуудалгүй гэж боддог. Мэдээж гольфчин хүнд цохиур нь чухал. Цохиураа авч явах цүнхэн чухал. Тэрнээсээ гадна жижиг сажиг зүйлүүд нь болохоор бейли одоо бидний хэлдгээр нэршлэр хэлдэг ти буюу ингээ бөмбөгөө тогтоодог модон ти тэгээ бөмбөг. Тэгээ ерөнхий юмнууд нь юм ба. Маш уян хөдөлгөөн шаардж идэг учраас айгүй сул бие дэвтэйхэн зүйлийг өмсөхийг илүү төсдөг байгаа. Тэгээд ямар ч дэлхийд гольфийн талбай дээр тийм энгийн хувцас, casual хувцас өмсөх боломжгүй байдаг. Ягаад тэгэхээр гольф маань өөрөө бас айгүй юм этиктэй спорт. Тэрийгээ дагаад юм поло болон джинс өмсөж болохгүй. Поло болон тийм классик маягийн тиймэрхүү хувцснуудыг өмсдөг. Тэр нь айгүй бас гоё санагддаг. Тэрийгээ дагаад хүмүүсүүд маань бас айгүй гоё загварлаг болчихдог. За энэ ингээд миний цохиур байна. Миний бүхэл сет гэсэн үг. Энэ сетэнд маань одоо хамгийн ихний цохиур маань wood driver гэж байдаг. Энэ болохоор хамгийн хол явуулах зориулагдсан цохиур маань байгаа. Энэний дараагаас адилхан 3 wood гэсэн нэршилтэй. Арай томоосоо арай жижиг. Гэхдээ тодорхой хэмжээнд холоосоо арай бага. Гэхдээ хол явуулахд зорилготой бас. Энэний араас 2 iron буюу ийм iron set гэж зүйл орж ирж байгаа. Эдгээр бүгдээрээ яг ийм зайнуудын одоо нэвтршилтэй гэх юм уу. Одоо жишээ нь энэ цохиур маань 300 м, энэ цохиур маань 270 м, энэ цохиур маань 250 м. Энэний араас орж ирж байгаа 5, 6, 7, 8, 9 хүртэлх ингээд зайн хэмжилтүүдээр өөр цохиурууд байгаа. За энэний араас орж ирж байгаа цохиур маань 210 м явдаг цохиур 5 iron. Энэний араас 6 iron нь болохоор 190-с 210 м, 7 нь 180 м, 8 нь 160 м, 9 нь 150 м. Энэний араас pitch гэдэг цохиур байгаа. Нэршлэн pitch. Pitch нь болохоор 120-с 140 м. Энэ бүх цохиурууд нь бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн онцлогуудтай. Дээшээ хөөргөж зохих, доогуур явуулах гэсэн юм бас үзүүлэлтүүдээр өөр. Одоо жишээ нь энэ цохиурууд маань бүгдээрээ л надад зориулагдсан тийм цохиур гэсэн. Өөр хүн зохилоо гэхэд миний яг зохидог шиг тийм үзүүлэлтийг гаргах боломжгүй. Энэний араас wedge гэж цохиурууд байдаг. Энэ нь болохоор 100 м-х доторх зохилтуудыг хийдэг. Доогуур, дээгүүр, ойрын чип, pitch гэсэн юм олон зүйлүүдийг гаргаж идэг цохиурууд байгаа. За тэгээд одоо бидний мэдхээр хамгийн гольф гэхээр бидний мэдхээр нэг бөмбөгийг яг нүхэнд оруулдаг тийм момент гарч ирдэг. Тэр моментийг энэ цохиураар хийдэг байгаа. Энийг паттер гэдэг. За тэгээд миний цүнхэнд ерөнхийдөө байж болох зүйлүүдээс миний training aid буюу ингээд одоо өөрийнхөө биеиндээ эвсэл суулгах бэлтгэлийн ийм тодорхой хэмжээний хэд хэдэн ийм кит маягийн юмнууд байгаа. За тэгээд цүнхэндээ хамгийн авч явдаг чухал зүйлүүд маань гольфчдын хувьд хамгийн нэг чухал зүйл нь болохоор дуран байдаг. Энэ дурангаар тугнаасаа хэдэн метр байгаа вэ гэдгийг хардаг тийм байгаа. За үүний араас мэдээж гольфчин хүнд хамгийн чухал зүйл нь бөмбөгөө зөхөн. Тийм болохоор ийм бөмбөгөөр зөхдөг байгаа. Энэ Titleist дэлхийд номер 1-т бичигддэг юм бөмбөг байгаа. Энийг бол гольфчид бүгдээрээ төлхөө сонгохыг оролцдог хичээдэг. За миний тэгээд хамгийн чухал зүйл нь болохоор бас тоглолтын донд
одоо зүүн мод одоо миний тийм бүх потенциалыг гаргахад тусалдаг зүйл маань энэ Таиланд гавар. Миний Таиланд гаврыг бол 2 жил гаруй хугацаанд ашиглаж байгаа. Тэгээд энэний араас бөмбөгөө тогтоох зориулттай T. Тэгээд зургийн жижиг үндсэн тийм бэли тэгээд харандаа ингээд үзэг иймэрхүү зүйлүүд байгаа. За тэгээд араас нь гольфчдын хувьд хамгийн чухал зүйлүүдийн нэг бол нарны тос байдаг. Нарны тос тэгээд нүдний шил байдаг. Ийм байна. Зохиуруудыг болохоор биеийн өндрөөс их хамаарч бас яадаг. Яагаад тэгэхээр урт гартай ч юм байгаа, богино гартай ч юм байгаа. Миний хувьд болохоор би 188 см өндөр. Жирийн Аз стандарт зохиуруудаас 1 инч хагас буюу 3 см би уртсгаж зохиуруудаа барьдаг гэсэн. Тэрийгээ дагаад зохиур нь бас дээшээ доошоо ийм ангиллуудыг нь тогтоож өгж өөрөөсөө л ерөөхдөө тааруулдаг гэсэн үг байна. Тэгж өөрөөсөө тааруулснараа тодорхой хэмжээний зайны контрол бүх зүйлүүдийг ашиглаж явдаг. Бусад спорт оноо цуглуулж дээшээгээ явдаг бол гольф спорт оноо нь бага байх тусмаа сайн гэсэн үг. Ягаад тэгэхээр гольф спорт 18 нүх дунджаар 18 нүх байдаг. Тэр нь 72 удаа зохиж одоо дуусгах ёстой гэсэн үг. Бүх зохилтыг тооцно. Тэр нь дээшээгээ байвал муу оноотой. Тэр нь 72 руугаа ойрхон байвал эсвэл 72-аас доошоо байвал маш сайн гэсэн үг. Америкийн нэгдсэн улсад Augusta National гэдэг талбай байдаг. Тэр талбай ерөнхийдөө бүх гольфчдын хүсэж явдаг талбай, тоглохыг хүсдэг. Тэр талбай тоглоход маш хатуу шаардлагуудтай байдаг. Одоогор бол би энэ өнөөдрөө бол ерөнхийдөө өөртөө дотроо л боддог. Гэхдээ одоогийн ойрын зорилго маань болохоор гадаадын WAGR буюу World Amateur Golf Ranking энэ ранкийг аваад цаашдаа сонирхогчийн Азийн тэмцээнүүдэд орох сонирхолтой. Гольф спортыг маш үнэтэй спорт гэж боддог. Хүмүүсүүдийн дунд нийтлэг тийм бодол байдаг. Энэ бодлыг бол ерөнхийдөө авч хайхан зүйтэй болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр Азийн орнууд болон Америк, Европ, одоо Монголд ингээд гольф хөгжөөд ирлээ. Тэрийгээ дагаад хөгжсөн оронд айгүй зардал нь багасаад эхэлждэг. Одоо жишээ нь Монголын хувьд болохоор надад бэлтгэл сургуультай хийхэд ямар нэгэн зардлын хувьд тийм амар их зардал гардаггүй. Тэрийгээ дагаад миний үеийн залуучууд ч гэсэн орж ирж байгаа сонирхол нь зардал нь бага байгаа учраас орж ирж байгаа гэж хардаг. Манай гольфч донд маш олон гэр бүлээрээ тоглодог хүмүүс байгаа. Энэ хүмүүсүүд маань гэр бүлийнхаа одоо хамтдаа байх нандин цагаа ерөөдөө гольфийн талбай дээр бас хамтдаа байдаг гэж би боддог. Ягаад тэгэхээр 4-өөс хойш MT богдын талбай дээр Value 9 гэж байдаг. Энэ нь болохоор талбайгаа 9 нүх тойроод алхаад явдаг. Тэгээ хоорондоо алхад зохиод гольф тоглонгоо алхаад явахдаа өөрсдийн одоо харилцаагаа улам бэхжүүлж илүү явдаг гэж би хардаг. Тийм болохоор гэр бүлээрээ бас орж гольфийн спортыг сонирхол маш зүгээр гэж харж байна. За одоо жишээ нь миний үеийн залуус маш их сонирхож эхэлж байгаа. Энэ миний одоо тэр үеийн залуустай хандаж эхлэхэд Монголд бас багш дасгалжуулагчийн хувьд одоогоор ямар ч асуудалгүй байгаа. Тодорхой хэмжээний дасгалжуулагч багш ямар нэгэн спорт бүгдээрээ чухал байдаг. Тийм болохоор анханаас нь зөв суурэ тавиад дээшээгээ intermediate advanced одоо дээд түвшин рүү шилжиж гольфийг сурахад ямар ч асуудалгүй байгаа Монголд. Тийм болохоор гольф зүгээр оролдоод үзээрэй. Хэрвээ гольф спортыг яг тодорхой хэмжээнд сонирхоод оролдыг ивэл зүгээр л ирээл сонирхоод үзье. Бүхэн 60 настай хүн гольф тоглож болж байна. 10 настай хүүхэд гольф тоглож болж байна. Тэгэхээр тэр хүмүүс яагаад чадахгүй гэж бүгдээр боломжтой.